За цагаан ногоонсоор болж одоо хоолугдуулаад бас нэг мэдрэмж хуваалцъя гэж бодож байгаа. За энэ ахмадууд маань одоо жилийнхээ өнгийг бас сайхан угтчих санаатай. Үнэхээр элгийн цоордол мөлхөж байна. Хөрхий. Тэгээ ер нь ард түмэн бүгд адилхан дөө тэгээд. За энэ 5 толгой Эрдэнэс 5 толгой энэ хувьцаа талаар бас нэг бодол гэх юм уу мэдрэмж төрөөд байна. Сүүлийн үед одоо бодлоос илүү мэдрэмж нь илүү орж ирдэг болоод байна. За үндсэн хуулиараа одоо 6-гийн 2 заасан байдаг. Стратегийн ордын тийм ээ дийлэн хэсэг нь одоо ард түмэнд хувьцаа маягаар одоо эзэмшүүлнэ гэдэг юм. Ийм зүйл байдаг. Тэгээ одоо энэ хувьцааных нь ноогдлаа шиг энэ цагаан ногоон сарынх нь өмнө өгчихгүй маа. Одоо бүр одоо ямар дарга нь хэлж вэ? Нэг дарга надад тэгж штэ одоо 30 он хүртэл одоо уучлаарай тийм одоо хувьцааны ноогдлаа шиг гэсэн тийм ойлголт байх боломжгүй гэж ярьж байгаа. Одоо хүний амьдралын цаг хугацаа ч одоо бас нэг хязгаартай гэдэг штэ. Бүр хязгаартай гэдэг байна. Тэгээ одоо тэгээд энэ байгалийн баялгаас амьд ах уйдгагтаа бас нэг 5-3 цаас хоёртой хүрчихсэн гэсэн юм бодол санаатай хүмүүс байдаг л баг. Тэгээ энэ одоо жилийн өнгө бол одоо бас Монгол хүнд их чухал л та. Тэгээ энэ одоо ахмадуудаа энийг ноогдлаа шиг энэ одоо гуйлахгүйгээр хил ам эрүү шуган болохгүйгээр өгчүүл яадаг байсан юм дээ гэж одоо бодож байна. За тэгээд энэ төрд ажиллаж байгаа төвшөөдийнхээ энэ яриа хэлийг сонсоод байхаар үгүй муу хэцүү санагдаж байна. Үнэхээр хэцүү санагдаж. Энэ одоо Эрдэнэс 5 толгой гэдэг компани ч одоо стратеги орд юм уу нэг үл нэг нүүрсний ченж юм уу бүү мэт. Энэ хачин сони юм яриад л байна. Одоо янз янзын төслөөрөл бүрд одоо энэ мөнгөний оруулнаа гэдэг юм зүйл ярьж байгаа. 30 он гэхэд 10 сая төгрөг өгнө ч гэж байгаа шиг. Одоо ийм юмд одоо итгэхээ байгаад удаж байна. 35 жил шилний цаанаас чихэр долоолоо. Үнэхээр амтгатхаа болсон шүү гэдгийг бас хэлэх нь зүг байна гэж одоо бодож байгаа мó мэдэрч байгаа мó. Одоо ялгахаа байсан. Тэгээ үндсэндээ бол үндсэн хууль заасан энэ 6-гийн 2 гэдэг зүйл заалтыг зөрчөөд байгаа юм болов уу? Нэг бол зөрчгөөд байгаа юм болов уу? Нэг бол одоо усайдсан болов гэж бодогдож байна. За нэг иймэрхүү мэдрэмж байна.